Сайн байцгаана уу? Өнөөдөр мэндийг хүргэе. Намайг Эрдэнэт Навчир Сүрнэдэг. Малын эмч мэрэгчлэр сая 2025 онд төгссөн. Мөрөглөлөөд энэ Витнити гэдэг төрийн бус байгууллагатай онол практикаараа ер нь тулгуурлаад ажил суралцж байна. Малчайл өвхөд 100 болоод үеэлтэйгээ нийлээл энэ одоо адууны сайхныг нь мэдрээл уунч тахгүй догшин юмныг адуу байвал үеэлтэйгээ нийлээл сурган бүх юмд бол мороор ерөөсөлхөлд орсон гэж хэлэхэд бол монгол хүн зөөр уунч идэл өөрийнхөө дураатайгаар унж идэл орхих биш эний чин хажуугаар нь хайрлаж тордож үжил энэ марлыг олон жил удаан унана. Тэгээд тийм үснээс юм өөр адуу мал нь ерөөсө багаасаа хайртай дуртай байсан. Угаасаа Монгол адуу дэлхийд даяар мэднэ. Энэ одоо адуучин ухаантай амтан. Тэгээд ер нь ийм хайртай дуртай амтнаа ер нь эмчлийн эрүүл сарвал бай. Бас манай хөдөө ихэнх нутаг ихэнх хүмүүс нь ер нь малчин хүмүүс байна. Энэ малчингийн чин гол тулгуур нь мал байна. Мал эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Эдийн засганд эргүүлж орж байгаа юм чинь энэ л эрүүл ээжэж илүү малчид маань ашиг шимтэй одоо орлого сайтай, амжиргаа сайтай юм. Тийм учраас одоо малын л эрүүл байлгая. Бүгд л морин зүрх сэтгэлтэй хайртай байгаа. Анд бүхэн хайртай байх тусам гол зүйлийг чи эрүүл ээжэж л хайрлаа шүү дээ. Энэ бүхэн хайр бүхний дээд нь л эрүүл байгаасаа гэж бол ерөнхийдөө энэ малын эмч гэж мэргэжлийг сонгоод тэгэл ерөнхийдөө малын эмчээр орсон таа.